Сүүлчийн бичлэгээндээ би А, Б, С талтай гурвалжны талбайг олох энэ томьёо нь Героны томьёотой тэнцүү чанартай гэж хэлсэн байна. Одоо харин энэ нь үнэхээр Героны томьёотой тэнцүү чанартай гэдгийг айлгуурын хургалд ашиглан батлан харуулъя. Эхлээд энэ 2-1 С-г язгуур тэмдгийн дор оруулъя. Тэгэхээр 2-1 С гэдэг нь язгуурын дор С квадратыг хуваах нь дөрөвтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл үүнээс язгуур гарвал 2-1 С гарна гэсэн үг. Тэгэхээр энэ илэрхийлэл маань бүхэлдээ язгууртай болох тул язгуурын тэмдгийн оронд язгуур гээд С квадратыг хуваах нь 4-ийг үржүүлэх нь энэ бүхлээрээ. Үүнийг хуулаа тавья. Ингээд үржүүлэх нь энэ. Мэдээж энд хаалт хийх хэрэгтэй. С квадратыг хуваах нь 4-ийг үржүүлэх нь энэ. Ингээд гадна хаалтаа хаана. Одоо С квадратыг хуваах нь 4-өөр хаалт задлаа. Энэ тэнцүү язгуур. Энэ нэлээд эвгүй болох байх. Гэхдээ би үүнийг хэрхэн Героны томьёотой адил хэлбэртэй болохыг харуулж чадна гэж бодож байна. Язгуурын дор С квадратыг хуваах нь 4-ийг үржүүлэх нь А квадрат нь С квадратыг үржүүлэх нь А квадратыг хуваах нь 4 болно. Би зүгээр л хаалт задлаж байна. Би үүнийг хүртүрийн квадрат хуваах нь хуваарийн квадрат хэлбэртэй бичье. Тэгэхээр үржүүлэх нь С квадрат, нэмэх нь А квадрат, хасах нь Б квадратын квадрат. Хуваах нь хуваарийн квадрат зэрэг төвшүүлбэл 4s квадрат болно. Энэ С квадрат нь энэ С квадраттай шууд хураагдана. Гадна хаалтаа хаачих. Мэдээж энэ 4-ийг үржүүлэх нь 4 гэдэг нь тэгэхээр үүнийг би 16 гэж бичих оронд 4-ийн квадрат гэж бичиж болно. Ингээ бичихлээ. Одоо үүнийг дахиад бичье. Энэ тэнцүү язгуур доор өөр өнгө сонгоё. СА хуваах нь 2-ын квадрат. Энэ бол үүнтэй адил. Зүг үү? Би үүнийг бүтэн квадрат хэлбэрээр бичье. С квадрат нэмэх нь А квадрат, хасах нь Б квадрат, хуваах нь 4. Хүртүр ба хуваарийн квадрат. Одоо танд сонирхолтой болж байгаа хаа. Энэ хаалтаа өөр өнгөөр зуръя. Та квадратуудын ялгуурын томьёог санаж байгаах. X квадратаас хасах нь Y квадрат тэнцүү. X-тэй нэмэх нь Y, үржүүлэх нь X-ээс хасах нь Y байдаг. Энэ томьёог ашиглавал өөрөөр хэлбэл CA-г хуваах нь 2-ыг X харин үүнийг бүхлээр нь Y гэж үзвэл X квадратаас хасах нь Y квадрат болно. Тэгээд томьёогоор задлал энэ тэнцүү язгуур доор X-ээс хасах нь Y буюу энэ тохиолдолд CA хуваах нь 2 дээр нэмэх нь С квадрат, нэмэх нь А квадрат, хасах нь Б квадрат, хуваах нь 4. Үржүүлэх нь X-ээс хасах нь Y. Энд бол манай X. CA хуваах нь 2, хасах нь энэ хэсэг болно. Тэгэхээр үүнийг нэмэх болгол энд сөрөг болно. Ингээд нэмэх нь сөрөг С квадрат, хасах нь А квадрат, нэмэх нь Б квадрат. Бүгдийг нь хуваах нь 4. Тэгэхээр энд бичсэн маань үүнтэй тэнцүү зүйл юм. Энэ нэмэх нь энэ нэмэх нь энэ, үржүүлэх нь энэ, хасах нь энэ. Энэ хасах нь. Би зөвхөн энэ хасахыг нэмэхээр солисон учраас хасах С квадрат нь хасах А квадрат, нэмэх нь Б квадрат болсон. Ингээд боллоо. Одоо үүнийг хэлбэрчлэхийн тулд эдгээр баталгаануудыг нэмье. Ерөнхий хуваарийг нь олъё. CA хуваах нь 2 гэдэг нь 2CA хуваах нь 4-тэй тэнцүү. CA хуваах нь 2 гэдэг нь 2CA хуваах нь 4-тэй тэнцүү. Өөрөөр хэлбэл хүртүр хуваарийг нь 2-оор үржүүлнэ. Одоо хүртүрүүдийг нэмье. Манай нийт илэрхийлэл маань тэнцүү язгуурын дор эхний илэрхийллийг энд бичье. С квадрат нэмэх нь 2CA нэмэх нь А квадрат, хасах нь Б квадрат, хуваах нь 4 болно. Эхний хаалтан доторх нь ийм боллоо. Одоо хоёр дахь хаалтан доторх нь хуваар нь болно. Би энд бичье. Хуваар нь 4. Тэгээд Б квадрат, хасах нь С квадрат, хасах нь 2CA нэмэх нь А квадрат болно. Би энд хасах тэмдэг хаалтны өмнө гаргасан. Хасах нэмхийн хасах болох учраас энэ нэмэх болж бичигдэнэ. Энд нэмэх 2CA байсан. Хасахын нэмэх учраас энэ нь хасах тэмдэгтэй бичигдэнэ.
Харин энэ С квадрат нь хасах тэмдэгтэй байсан. Хасах С квадрат байсан нь мөн нэмэх болно. Энэ хоёр нь тэнцүү чанартай юм. Одоо бидний таних ёстой нэг зүйл юу вэ гэвэл энэ нийлбэр нь С дээр нэмэх нь А-гийн квадраттай тэнцүү. Энд бичиж. Энэ бол тэнцүү язгуур доор хаалт нэгээд С дээр нэмэх нь А-гийн квадрат хасах нь Б квадрат хуваахан 4 болно. Энэ бол эхний хаалтан доторх илэрхийлэл. Харин хоёр дахь хаалтан дахь энэ нь мөн С-гээс хасах нь А-гийн квадрат болно. Тэгэхээр Б квадратаас хасах нь С, хасах нь А-гийн квадрат хуваахан 4 болно. Бид нэлээд дэвшилттэй зүйл хийж байна. Энэ бол нэлээд яригтай бодлого гэж би танд хэлж байсан да. Гэвч энэ нь бидэнд олон гишүүнтийн томьёог хэрэглэх болон этгээд хэлбэртээ өгөгдсөн тэгшгэлийг хэлбэрт хуургах сайхан дадлага боллоо гэж би бодож байна. Одоо харин би яг үүнтэй адил чанар хэрэглэе. Ийм илэрхийлэл байгаа квадратуудын ялгуурын томьёо. Үүнийг өрчтгөн болгон задлая. Нэг шугамд бичих хэрэгтэй. Тэгэхээр энэ тэнцүү би арай жижигээр бичье. Ингээд зай гаргачихъя. Язгуур энэ нь ийм үржүүрт задарна. С нэмэх нь А, нэмэх нь Б, үржүүлэх нь С, нэмэх нь А, хасах нь Б. Зөв. Энэ бол үүнтэй яг ижил юм. Энэ бол X, энэ бол Y. Ингээд үржүүлэх нь С, нэмэх нь А, хасах нь Б, хуваахан 4. Одоо үүнийг хуургая. Энэ тэнцүү Б дээр нэмэх нь С, хасах нь А болно. Бага зэрэг зай гаргая. Б нэмэх нь С, хасах нь А, энэ бол X, нэмэх нь Y. Үржүүлэх нь Б, хасах нь С, хасах нь А буюу энэ нь Б-гээс хасах нь С дээр нэмэх А-тай тэнцүү. Энэ бол Б-гээс хасах нь С, хасах нь А-тай тэнцүү. Тийм үү? За ингээд хуваахан 4 боллоо. Одоо би илэрхийллээ бүхлээр нь дахин бичье. Доошлуулж зай гаргая. Би энэ илэрхийллээ ингэж бичиж болно. За 4 бол 2-ыг үржих нь 2 гэсэн үг. Ингээд манай илэрхийлэл маань тэнцүү язгуурын дор А дээр нэмэх нь Б, нэмэх нь С, хуваахан 2. Үржүүлэх нь тэр. Дахин хуургаж бичвэл С дээр нэмэх нь А, хасах нь Б, энэ нь А дээр нэмэх нь Б, нэмэх нь С, хасах нь 2Б-тэй тэнцүү. Эдгээр нь тэнцүү байна. Тийм үү? А нь байна, С нь байна. Харин Б хасах нь 2Б гэдэг нь хасах Б-тэй тэнцүү. Б хасах нь 2Б нь хасах Б-тэй тэнцүү. Харин дараагийн гишүүн нь А дээр нэмэх нь Б, нэмэх нь С, хасах нь 2Б, хуваах нь 2 болно. Үүнийг ингэж бичихийн оронд энэ хуваах нь 2, хасах нь энд хуваах нь 2 гэж бичиж болно. Мөн дараагийнх нь үүний адилаар А дээр нэмэх нь Б, нэмэх нь С, хасах нь 2А. Хэрвээ А дээр хасах 2А-г нэмбэл хасах А гарна. Б дээр нэмэх нь С, хасах нь А. Эдгээр нь тэнцүү юм. Хуваах нь 2 буюу тус бүрт нь хуваартай бичвэл энд хуваах нь 2 болно. Ингээд сүүлчийн гишүүний хувьд ч мөн адил. Ингээд Героны томьёо бараг гарч иж байгааг та нар таньсан баха. Героны томьёо гараад ирлээ. Энэ гишүүн нь А дээр нэмэх нь Б, нэмэх нь С, хасах нь 2С-тэй адил байна. Тийм үү? С-гээс 2С-г асвал хасах С гарах бөгөөд А болон Б нь хэвээрээ байна. Тэгээд хуваах нь 2. Үүнийг хуваах нь 2. Мэдээж энэ бүгд гадуураа язгууртай байгаа. Одоо А дээр нэмэх нь Б, нэмэх нь С, хуваах нь 2-ыг S гэж тэмдэглэе. Тэгвэл энэ S, энэ бас S, мөн энэ S. Энд S болно. Энэ бас сайн хуургалт байна. Хасах нь 2B, хуваах нь 2 нь хасах Б-тэй тэнцүү. Хасах нь 2А, хуваах нь 2 нь хасах А-тай тэнцүү. Хасах нь 2C, хуваах нь 2 нь хасах C-тэй тэнцүү болно. Ингээд манай нөгөө талбайн томьёо маань би энд язгуурыг бичье. Язгуурын дор S, өөр өнгө сонгон бичье. Үржүүлэх нь S, хасах нь B, үржүүлэх нь S, хасах нь A, үржүүлэх нь S-с хасах нь C болж байна.
Ингээд бид сүүлчийн бичлэгийн төгсгөл гаргасан томьёо маань Героны томьёотой яг адил зүйл байна гэдгийг үнэн дээр үүнийг батлахын тулд нэлээд яригтай айлгын хуургалтуудыг ашигласан ч дажгүй сонирхолтой байлаа шүү, тийм ээ.